За сайн байцгаана бол Лосандо сатын ард иргэдээ. Тэгэхээр энэ өдрийн амраа монголон айлтгах мэдчилж байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд ямар мэдээ сонирхуулах вэ гэхээр за манай хотод хөдөөнөөс нүүж ирсэн одоо хоёр хүний талаар мэдээ бэлдэж танилцуулах гэж байна. За ингээд камера шилжүүлъя да. За тэгэхээр сайн байна уу гэдэгтэй? Сайн байна уу? За тэгэхээр та яг энд ирсэн зорилгоо манай Лосандо сатын иргэдэд танилцуулаад хэлээд өгөөч. Хайр дүрэн сэтгэл достаамжуулалттай хандан манай гэр бүлд маш хүндхэн сорил ирээд байна. Миний хүүг одоо жоохно тэгээ ховор төрлийн өвчтөй гэж онцлогдсон. Яаралтай Японд эмчилгээг шаардлагатай болсон. Эмчилгээ замын зардал нийтдээ ойролцоогоор 100 сая доллар болсон байгаамаа. Манай гэр бүлийн боломжийн бус их мөнгө юм аа. Эцэгийнхээ хувьд бид бүхэл боломжтой ажиллан өөрсдөө ч хичээж байгаач энэ өндөр зардлыг дангаараад авах аргагүй төрлөө. Хүүгийн минь 8-наас эрүүл мэндийг аврахад та бүхний өчүүхэн болов сэтгэлийн дэм маш том тус болно гэдэгт итгэж байна. Миний хүүг эдгэж та энэ хүмүүстэй адилхан үеийн хүүхдүүдтэй адилхан тоглож инээлтэж хөөрч явахад нь туслаарай миний дүү. За тэгэхээр энэ хүү эцэгхийнх нь одоо хэлж байгаачлан хүн бол маш хүнд өвчтэй. Тэгэхээр одоо Лосандо сатын ард иргэдээ та бүхэн энэ сайхан гэр бүлд сэтгэлийн дэм өргөөд хүүд нь аз жаргалтай эрүүл амьдрал бэлэглээсэй гэж хүсэж байна. Манай жоохно тий. За жоохно хүү хэдий ярьж чадахгүй ч гэсэн одоо өөрийнхөө үйл хөдлөлөөр ч юм уу Лосандо сатынхаа ард иргэдэд бас бяцхан мэдчилгээ хүргээч гэж хүсэж байна. За тэгэхээр энэ хүү мэдээний төгсгөлд одоо жоохногийн аав ээж хоёрын сэтгэлийн үгийг сонсоод за тэгээд та бүхэн ч гэсэн одоо жоохно хүүгийн авьяасыг үзэж сонирхсан баха. Тийм учраас ер нь ирээдүйд нь ийм мундаг авьяастай хүүхдийг цаашаа эрүүл саруул өсөн төрнөхт минь туслаасай. Ингээд Болоо засараад гэхдээ. Уйлчих шиг боллоо эзэн. Хүүгээ харж тэсгүй уйлж чамх та. таны өргөсөн сэтгэлийн дэм хүүгийн минь ирээдүйд гэрэл асаах хүч болж амь насыг нь авран өчүүхэн төдийж тус ихээхэн утга учир гэдгийг бидний гэр бүл гүнээ талархан хүлээн авнаа. Бид хүүхдээ эрүүл саруул болгож Лосандо сотоо эргэж ирэх тэр өдрийг итгэлтэйгээр хүлээж байна. За та бүхний минь өгсөн хандвар миний хүү үеийнхэнтэй тоглож хөөрч гүйж инээж тоглож сургууль сурч цэцэрлэгт явж авига үе залгамжлах хончин хүүхд болно болох юм байгаамаа миний хүүг авч арлаа. Тэв үйлгээсэн та бүхэнд бүгдэнд нь баярлаа. За 3 2 1 дарлаа.